Улсын их хурлын дарга ирэх мэгшүүдээ. Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, мөн сарын 22-ны өдөр улсын их хурлд өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл нь 5 зүйлтэй бөгөөд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулахаар тусгасан. Төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх зорилгоор хууль олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөөлөгчийн газрыг гадаад улсад нээх төлөөлөгч томилон ажиллуулахыг хориглох. Бусад улс орнуудын харьцуулсан судалгаа болон дипломат албаны өнөөгийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дипломатлогчийн газарт ажиллах томилтын хугацаа 3 жил байсныг 4 жил болгон өөрчлөх. Нүбэн дэргэд суугаа байнгын төлөөлөгчийг засгийн газраас томилох, харин Швейцар зэрэг улсад суух элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэх тохиолдолд олон улсын байгууллагын дэргэд суух байнгын төлөөлөгчийг ерөнхийлөгч улсын их хурлаар зөвшөлдсөн томилох зохицуултыг сэргээх. Дипломат албанд ажиллах мэргэжлийн ялангуяа хэлний өндөр мэдлэгтэй залуу ажилтнуудыг хувийн хэмжээнд шилжин ажиллах нь ихссэн. Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор дипломат албанд ажиллагчдын ялангуяа дипломатлогчийн газарт ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах шаардлага байна. Энэ хүрээнд хэлийн чандад ажиллагчдын цалин хөлсийг 3 жил тутам засгийн газраас шинжилэн тогтоож байх, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төрөөс хариуцах, эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагчвал ажлын байрыг нь хадгалах зэрэг нийгмийн баталгааны зохицуултыг нэмж оруулахаар тусгасан болно. Хуулийн төслийг хэлцэхсгийг шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа. Мөнгө өргөн сайд баярлалаа.